Онгор сар 3 удаагийн цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгдэж хамгийн багадаа 2 сая төгрөгөөр хохирсон хохирогчид цагдаагийн байгууллагад хандаад байна. Бага хүүтэй мөнгө зээлүүлэн ингэхдээ эхлээд хүүг нь аавна гэсэн зарын дагуу интернетээр холбогдож энэ төрлийн хохирогч болох тохиолдол ихсэх магадлалтай байгааг хэлж байна. Энэ шалгалтын ажиллагааг явуулаад ингээд гэхээр дандаа энэ хуурамч фэйсбүүк хаяг нээсэн, хуурамч захим хаяг нээсэн. Бүр зарим нэг хүмүүс нь бол тоогоо улс гэдэг улсын хүмүүсийн данс руу орж ирэх жишээтэй. Ийм хэврэг өөрөөс мөрч байгаа учраас энэ хэврэгээс өөрсдөө урьдчилан сэргийлээч. Ийм захим ертөнцийн шиг хүмүүстэй битээ харьцаж гэж мөнгө төгрөгөөр алдаж охирогч болоосай гэдэг хэлмээр байна. Энэ маань одоо бас эрүүгийн цагдаагийн алба, прибрийн төдөлмөсөх албатай хамтран шалгаж байгаа боловч бас энэ захим ертөнцийн төгс нэмтгийг бол 100% тогтоох юм боломжгүй болчиход бас ингээд шалгалт ажиллагаа хийж байгаа учраас бас иргэд маань бол бүр охирогч болох. Бүр эргээд мөнгө төгрөг авч чадахгүй байх ч тийм үүсэх хандлагатай болчиход байгаа учраас бас иргэдэд анхааруул санамсрал өгч энэ анхааруулга. Түүнчлэн Facebook хуудсанд элдв сонин содон гарчигтай нийтлэл рүү нэвтрхийхээ өмнө бодит хаяг мөн эсхийг нь нэгтлэхийг сануулж байна. За учир нь гарчгаараа бусдын анхаарлыг татсан хуурамч линкэн дээр дарахад таны Facebook-ийн нууцуг алдагддаг байна. За мөн хувийн зурвасаар хэн нэгнээс ирсэн үл мэдэх линкийг нээхээс өмнө шалгаагүйгээс тухайн линк рүү нэвтрэх үйлдэл хийхэд эргэн таны Facebook-ийн мэдээлэл алдагдж байна. За тийм учраас цахим орчинд хувийн мэдээллийг хэд дэлгэхгүй байх, мөнгө зээлүүлнэ гэсэн зард итгэж яаран дүгнэлт хийхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.